Төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөр эхэлж байна. Ээлжид дугаартаа анхаарлаа хандуулна уу. Энэ 7 хоногт 3 сарын 18-наас эхлэн Ноорогт явуулсан хойшлуулшгүй ажиллагааны асуудал олонний анхаарлыг татсан хэвээр байна. 3 сарын 22-нд Ноорог студийн ажилтан Иргэн Оог 1 сарын хугацаатай цагдаа хорих шийдвэр гаргасан. Тэгвэл 9.3 тэрбумын хэрэгээр хоригдсон Иргэн Оогийн ах нь Ноорогт ажилдаг дүүгээ тус хэрэгт холбоогүй өөрөө захин мөрөөтэй тоглоом зохион байгуулдаг байсан гэх утгатай лайвыг өөрийн цахим хуудсандаа хийсэн. Өөрөө клуб нэгээд ажиллаулъя гэсэн санаа дурж тэгээ хостомог гэх тэр газраас бол гараад тэгээд өөрөө тусдаа бол клуб гэдэг хөгжүүлээд бол явж байсан. За тэгээд манай клуб ажиллаад 3 сарын дараа манай нэг дансан дээр бол барилт орж ирсэн. За тэр барилтыг орж ирсний дараа за ерөнхийдөө энэ хүртэл одоо яваад болионы цаашаа дийлэхгүй юм байна. Тэгээд аав руу ээж рүү ингээд цагдаагийн газраас гээ залгасан. За одоо ингээд болий. Гэт яг тэгж байх агшинд за кибергэмт хэрэгтэй тэмцэх хилцийн ажилтан өөр хүнээр дамжуулан надтай холбогдсон. Тэгээд танай ажил ямар ч асуудал цаашаа явж болно. Тэ. Клубээсээ хөгжүүл. Тэгээд ашиг сайн ол. Тэгээд тэр хүнтэй тохиролцоод тэгээд тэр хүн бол манай клубтай бол нэг 8 сар орчим хугацаанд хамтарч ажилласан байдаг. 8 сарын хугацаанд бол 400 сая төгрөгийг бол авсан байдаг. Захин мөрөөтэй тоглоомын гэмт хэрэг нь олон иргэнийг эдийн засаг сэтгэл санаагаар хохироож амиа хорлоход хүргэдэг гэж цагдаагийнхан хэлж байна. Сүүлийн 4 жилд гэхэд л энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой нийт 1360 хэрэг бүртгэл цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажил явуулсан. Үүнээс 299 хэргийг шүүхээр эцэлэн шийдсэн байна. Улмаар энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийсэн юм а. За цагдаагийн байгууллагаас 2023 оноос хойш торгоны зам нэртэй мөрөөдөө тоглоомтой холбоотой 5 иргэний 10 дансыг, хос тамга нэртэй мөрөөдөө тоглоомтой холбоотой 11 иргэний 20 дансны шилжилт хөтгөөнтөөр хязгаар тогтоож ажилласан байна. За яг одоогийн байдлаар дээр хэтгээдүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. За тухайн хэрэгт холбоотойгоор 3 хүн цагдаа өргөцсөн байгаа. За нэг хүн нь бол Б гэх иргэн байгаа. За энэ иргэн нь бол 2010-аас 2019 онд цагдаагийн байгууллагт ажиллаж байсан ийм иргэн тухайн гэмт хэрэгт холбогдсон шалгадаж цагдаа өргөцсөн байгаа гэдгийг та бүхэнд бас мэдээлэл болгож хүргэсэн юм а. Мөн Ноорогийн залуус тооцоолшгүй ажиллагаа явуулсан нь ойлгомжгүй. Хуулийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэл нь хоорондоо зөрчилдөж байна гэж, хойшлуулшгүй ажиллагаатай шууд хамааралгүй байна гэж хүний эрхийн үндэсний комиссоос дүгнсэн. Даваа гарагийн орой улсын их хурлын хууль зүйн байнгын хороо хуралдаж хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болцсогүй гэж үзэн энэхүү асуудлын талаар хууль зүйн дотоод хэргийн сайд алтан гэрлийн мэдээллийг гишүүд сонссон. Тэгвэл энэ хуралдааны үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлсэнийг хүргэе. 8 хүнтэй байгууллагын нэг хүн нь гэмт хэрэгт орооцолдоод бүтэн байгууллагын шалгадгийн бол улсын их хурлын 126 гишүүний нэг нь асуудалд орох юм бол үлдсэн 125-ыг аваач шалгах болчиход байна шүү. Гэхдээ шүн гүйцэтгэх ажиллагаа явуулаад хойшлуулшгүй арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүсээгүй байхад хүүхдүүдийг аваачаад ингээл хорж шүнжэнгөө байцаалт авдаг юм байдлаар орж болохгүй байхгүй. Тэгэхээр Монгол улсад байгаа би түрүү хэллээ. Төрийн эрх байгууллагын, барих дээд байгууллагын хүний эрхтэй холбоотой асуудлуудыг зангидж нэгдсэн бодлогоор удирдах явах ёстой. Энэ байгууллага өнөөдөр энэ хүний эрхийн асуудлыг, монголчуудын мэдэх эрхийн асуудлыг хамгийн нэгдүгээр игнэнд тавьж хагаад ярьчих. Энийг хүмүүс зүгээр нэг хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын асуудал гэж хараад байгаа байхгүй юу? Хэвлэлийн эрхчлөө гэдэг бол Монгол хүн бүрийн эрхчлөө. Хэвлэл нийтлэг эрхчлөө гэдэг бол Монгол хүн бүрийн эрхчлөөг хамгаалах тухай асуудал. Тэгэхээр энийг бид нэр шүн өрөөгөр хэлцэж болохгүй. Яг ямар учраас мэдээлэл хийх үү гэдгээ энэ чи бодод төлөвлөж байгаад ярина шүү дээ. 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр засгийн газрын хуралдаанд дуусаад засгийн газрын хурал дээр танилцуулсан агуулгынхаа дагуу мэдээлэл өгсөн. Ингэхдээ хэлсэн үг болгоныхаа цэг тасал дээр хариуцлага хүлээнэ гэж хэлсэн. Энэ зүгээр нэг юм хүч оруулах гэсэн тийм үг биш. Хоёр асуудал байгаа юм л та. Нэг нь болохоор тэр олон янзын цагдаагийн эрхийн газар болон хууль зүйн яамнаас гарч байгаа мэдээлүүд нь олон янзын одоо санкц бүхий ишлэл гарсан байхгүй юу?
5 6 гарцсан баг. Энэ дэр хүмүүс ямар нэгэн байдлаар яллах гэдэг юм биш үү гэсэн юм хардлагт өссөн байгаа. За хоёрдугаарт нь хэм бол орон 10 цагаас одоо ажиллагаа эхлээд өглөөний 5 цаг хүртэл юм болчихсон гэдэг. Тэр өөрөөр хэлбэл нөгөө зүйл заалтууд нь айгүй олон удаа солигдсон учраас хүмүүс их тэнэгэлсэн эргэлцсэн зүйл байгаа даа. 3-дугаарт нь болохоор шууд энийг ямар нэгэн одоо аж ахуйн нэгж компанитай холбоод маргааш нөгөө дөрөөс нь дамжуулаад шууд юм хэвлэлийн PR явцсан шүү дээ. Шууд буруутгагдаад MCS нартай холбоод ингэ явцсан байгаа. Энэ дэр ямар нэгэн с ิจ гтэй зүйл байна гэж иргэд үтсэн байхгүй. Норгийн асуудлыг улсын их хурл бүр цаашаалбал засгийн газрын хэмжээнд хилцэж байгаад улсын их хурлын гишүүн сандаг очир өдөрт хэдэн зуун мянган хэрэг гарч байхад нэг хэргийг бүхэл бүтэн их хурл засгийн түвшинд ярих хэрэг байхгүй гишүүд нь хууль тогтоох үндсэн ажилдаа анхаарлаа хандуулж гэж шүүмжилж байлаа. За мэдээллийг сонсох үеэр улсын их хурлын гишүүн сайн зориг хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрлийг хатуу шүүмжилсэн. Зүтрийн албан тушаалттай нэхлээд ярина. Мэдээлэл авна. Тэгхгүйгээр одоо шууд ингээд цагдаагийн байгууллагууд довтолдог. Өмнө удал мэддэхгүй очиж өөрсдөө ингэж улсын их хурлын гишүүд нь ус төр хийдгээ байл. Хоёрдугаарт одоо энэ бүлгийн болоод энэ байнгаараа дид хорооны чат дээр албан бус уулзалтууд ихээс зохион байгуулж өг гэдэг. Хизээж улсын их хурлын гишүүд хууль сахиулах байгууллага шүүх хэрэгтнэрийн байгууллагатай албан бус уулзалт хийж болохгүй. Протоколтой уулзах хэрэгтэй. Албан ёсны энэ хилцэх асуудлынхаа дараалд оруулж ирж байгаад мэдээлэл авдаг болох хэрэгтэй. Ямар гормоор хаанаас мэдээлэл авчаад юу хийх гээд байгааг нь мэддэхгүй албан бус уулзалтууд хийж өгөөч гэгээд тавиад ах юм өөрөөсөө гүйж очиод ах юм. Тэгэхээр би бас зарим зүйлүүдийг нөхдөдөө хэлмээр байна. Одоо энэ бас зарим юм ч хитрээд биш шүү. Хүний эрх ярьж болно. Хуулийн байгууллага ажиллаа хий. Асуудал нь зөрчүүл шат чатанд нь хариуцлагын ярина. Хууль зүйн сайд буюу тухайн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний даваас шууд ингээд хууль сахиулах байгууллага үүдэнд очиж янз бүр болдгоо одоо болох хэрэгтэй. Энийг чи ард иргэд ойлгохгүй. Улсын их хурлын гишүүн Лодо Самбуу мөн хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрэл ерөнхий сайд Оюун Эрдэнэ нартай холбоотой өөрийн байр суурийг илэрхийлсэн юм а. Би өөрөө сэтгүүл зүйд бас улс төр нийгэмд нөлөө бүхий контент хийжсэн. Өөрөө ийм дарамтуудад өчнөө өртөж явсан. Зүгээр пост оруулсныхаа төлөө цагдаа дуудагдаж явсан хүний хувьд бодлоо бичснийхаа төлөө дуудулж явсан үед энийг мэдэж байна. Энэ бол юу болсон бэ гэхээр яг тэр Норог цэгийн мэний залуучуудын хийсэн нэвтрүүлгийг л үзье гэсэн. Манай ерөнхий сайдын гэр бүлийн багийнхан. Тэгээ үзэх гээд тэр даалгаврыг нь цагдаагийнхан биелүүлэх гэж оролцсон гэж би бодож байгаа. Тэгээд төхөөрөмжүүдийн хураагаад 8 залуутан цуг хамт хураагаад явангууд энэ Норог цэгийн мэнийг энэ залуучуудын дунд ийм нэр хүндтэй гэж юусоо мдээгүй бодоогүй. Өөрсдөө мэддэхгүй байсан тийм сайт байдгийг. Гэтэл залуучууд бүгдээрээ үздэг, дэмждэг л байсан. Ингээ явж исэн араас нь нэг гишүүн нь нэг тийм хэрэгт хутгалцсан байж тараад ингээд дансны мэдээлгээд ингээд цаашаа хөврөө явсан. Одоо ингээд нөхцлөд юу болж өөрж ийн гэхээр энэ Алтан гэрэл сайд л ерөөсөө энэ хэвлэл мэдээллийн одоо энэ орчныг энэ арчлалыг ер нь байхгүй болгож байгаа юм шиг тал руугаа нэг хүн рүү чиглэсэн. Ер нь яг одоо л баларчаад байгаа юм шиг яваад. Үгүй шүү дээ. Мэдээлэл өгөх үйл явцын төгсгөлд улсын их хурлын гишүүн Цэнгүүн үүсэн нөхцөл байдлын талаар хараад нүдэн балай чихэн дүлээ байж дуугаа хараа сууж чадахгүй гэдгээ илэрхийлсэн юм а. За зарим улсын их хурлын гишүүд Норогт үүсэж байгаа нөхцөлд нууцтай хандаж байгаа л зарим гишүүд ганц сайтын үйл ажиллагааг шүүж байхаар өөр асуудалд анхаарлаа хандуул гэж үл тоосон байдалтай байгаа юм а. За үүнээс харахад асуудлыг том зургаар биш ганц сайтын үйл ажиллагаа гэж харж байгаа нь манай дөрөвдөг засаглал гэгдэх хэвлэл мэдээллийн салбар ямархуу төвшөнд байгааг харуулж байна. Монголын хэвлэл мэдээлэл зарчмын хувьд эрх чөлөөтэй мэт харагдавч бодит байдал дээр эсэргээрээ байна. Угтаа бол дөрөвдөг засаглал хүчтэй хараат бус байж чадвал улс төрийн хяналт сайжирт өнөөл авилах хээл хахуулын эсрэг ил тод байдал нэмэгдэн иргэдийн мэдээлэл авах эрх баталгаатай байж нийгмийн шудраг ёс тогтох юм а. Гэвч өнөөдрийн Монголын хэвлэл мэдээлэл хөгжөхөд олон саад бэрхшээл тулгарч байгаагийн бодит жишээ бол манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 5 байр ухарч 100% ирэмблэгдсэн явдал юм а. Чөлөөт хэвлэл хараат бус сэтгүүл зүй өөрөө оршин тогтнон байж мэдээлэл зөвхөн эрх мэдэлтүүдийн гарт төвлөрөхгүй байх нөхцөл бүрдэх юм а. Тойм үргэлжилж байна. Энэ 7 хоногт улсын их хурлын чуулганы ээлжид хуралдаанаар гашуун сухат ганц мод бомбын хил дамнсан төмөр зам нүүрсний худалдаа 5 толгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол улсын засгийн газар болон Хятадын засгийн газар хоорондын хилцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хилэлцэж баталлаа.
Чуулганы хуралдааны төгсгөлд сойрхон батлах санал хураалт явуулсан. Улмаар санал хураалтанд оролцсон 110 гишүүний 87 буюу 70.1% дэмжиж хуулийн төслийг сойрхон баталсан юм а. За хилцүүлэгт ерөнхий сайд оюун эрдэнэ оролцож гишүүдийн асуултанд хариуллаа. 2014 оны 8 сард Монгол Улсын ерөнхийлөгч Илбэг дорж удирдах Energy Resource компани сайхан бэлгийн засгийн газар нэг нууц гэрээ байгуулсан. За тэр гэрээ өнөөдөр монгол хэл дээр байхгүй. 10 жилийн дараа Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ одоо 5 намын хамтарсан засгийн газар очиж хятад хэл дээр олж ирсэн гэрээг. Энэ гэрээг олон нийтэд ил болгомоор байна. За Алтан гэрэл сайд ерөнхий сайд хоёроос бол шудраг ёсыг нэхэмжилж байна. 15 жилийн дотор 80 гаруй хүн ажил амьдрал нэр төрөөрөө хохирсон. Яаж цагаатах юм? Дээрэс нь энэ хулгайч нартайгаа хариуцлага тооцохгүй мó? Өнөөдрийн хувьд 70 жилийн дараа гашуун цогт ганц мод бомб маань ингээд шийдэгдэж байна. Тийм учраас би энэ дээр хэнийг ч одоо шүмжлэлттэй өнцгөөс бас хэнийг ч зөвтгөх бобруудах өнцгөөс харахыг хүсэхгүй байна. Өнөөдөр том зургаараа Монгол улс 70 жилийн дараа 2 дахь бомбтой баталж байна. Олон хилцүүлэг боллоо. Тэрийг түүгшүүн гэж хариулах нь зүйтэй. 2003 оны 9 сарын 9-өөс эхлээд анх Монгол улсын засгийн газар одоо хятадын тал тавьснаас хойш 20 жил 2014 оны 8 сард хоёр улсын төрийн тэргүүн тохиролцсноос хойш 10 жилийн хугацаа өнгөрлөө. Дараагийн бомбтуудаа дараагийн том төслүүдээ ч гэсэн бид нэр мэтгэлцээд явуулах талаас нь харах нь бол зүйтэй. Нийт экспортын орлого сүүлийн 7 хоногт буюу энэ сарын 18-наас 24-нд нийт 268 сая ам.долларт хүрч өмнөх 7 хоногоос 9%-аар өслөө. Энэ өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая тонн хүрч 31%-аар, цэсийн баяжмлын экспорт 57 мянган тоннд хүрч 31%-аар, төмрийн хөдрийн экспорт 176 мянган тоннд хүрч 13%-аар өссөн гол нь нөлөөлжээ. Харин импорт сүүлийн 7 хоногт 225 сая ам.долларт хүрч өмнөх 7 хоногоос 3 сая ам.доллараар өсөхөд дизель шатхууны импорт өссөн гол нь нөлөөлжээ. Экспортын орлогын өсөлттэй холбогдуулан гадаад валютын улсын нөөц өмнөх 7 хоногоос 291 сая доллараар өсөж 4.7 тэрбум ам.доллар буюу импортын 4 сар гаруй хэрэгцээг хангах түвшинд байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар хэд хэдэн арга хэмжээ авч ажиллаж байгааг сангийн сайд Жавхлан хэллээ. Иржийнхэн бас энэ боломжууд дээр бас одоо эрэлхийлж ажиллаж байна. Ингээд хятадын одоо хоёрч биерчтэй хамтран ажиллаж самж бичиг зурсан. Тэр нь юу вэ гэхээр синдикат бүтээгдэхүүн одоо зарах өөрөөр хоёр биерч дээр зэрэг одоо нүүрсээ арилжаалах ийм боломжууд одоо эрэлхийлж ажиллаж байна. Тэгж чадах юм бол зөвхөн одоо хэлийн цаана биш одоо өөр хэлийн гүн рүүгээ татаж овоолго одоо тэнд терминал дээрээс одоо дахиж цааш нь борлуулах ийм боломжуудыг бас хайж ажиллаж байна. Ардчилсан намын бүлгийн дарга цогт гэрэл төсвийг яаралтай тодтох шаардлагатай төсвөө одоо л тодтохгүй бол худалдаа авах ажиллагаа тендертэй холбоотой олон асуудал шүүхтэр очно гэж хэлж байв. Хэрв төсвийн тодтгол хийгээд нүүрсний үн өсдөг геополитикийн асуудал зэгцэрдэг, валютын нөөц нэмэгддэг бол өдөр бүр төсвөө тодтохыг одоогийн нөхцөл төсвийн тодтгол хийх нөхцөл үүсээгүй байна гэж сангийн сайд Жавхлан мэдээлсэн юм а. 7 хоногийн тойм хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн сэдвтэ орё. Парламентын олонх буюу 126 гишүүний 68 нь Монгол Ардын намаас сонгогдож улсын хурлд орж ирсэн. Монгол Ардын намын бүлэг 68 гишүүнд оноо өгч засгийн газар намын бүлгийн шийдвэр өргөн барьсан хуулийг дэмжээгүй тохиолдолд 10 оноо хасдаг, харин бүлгийн шийдвэрээ дагаж байгаа гишүүдэд нэмэх оноо өгч дэмжих гинэ. Тодруулж хэлбэл хамгийн их оноогоо хасуулсан гишүүдтэй улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, сонгуульд нэр дэвшүүлэхгүй, албан тушаал томилохгүй, бага оноотой 10 гишүүнд бүлгийн дарга, дэд дарганаар анхааруулга өгөх юм байна. Анхааруулгыг 3 ба түүнээс дээш зөрчүүл хариуцлага хүлээлгэнэ гэжээ. Үүнийг улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Мөнхбаатар танилцуулсан байна. Улсын хурал олон ургалж үзэлттэй байх гэж 76 гишүүний тэлж 126 гишүүнтэй болсон. Монгол Ардын намаас мандат авч улсын хуралд орсон 68 гишүүний хувьд хэдийгээр нам нь мандат олгосноо нь үнэн боловч ард түмний төлөөлөл болж ажиллах үндсэн үүрэгтэй төрийн түвшид. Гэтэл эрх барьж байгаа намын бүлэг гишүүдэд морь унсан толгойгүй хүн шиг өөрийн гэсэн үзэл бодолгүй гишүүдэд хайрцаглах бодлого оруулж ирсэн бүлгийн гишүүдийн ундууцлыг төрүүлж байна. Улмаар бүлгийн
Улмаар бүлгийн гишүүдийнхээ хэлсэн саналыг тусгаж дахин боловсруулж оруулж ирэхээр хойшлуулсан байна. Монгол Ардын намын бүлгийн гишүүдийг оноожуулах тал дээр гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе. Монгол улс парламентын засаглалтай улс. Парламентын засаглалтай улсад төрийн эрх барих дээд байгууллага нь Улсын хурал. Улсын хурал гэдэг институтын бүрэлдэхүүн нь гишүүд. Улсын хурлын гишүүн хуулиар үзэл бодол санал бодлоо илэрхийлэх халдшгүй эрхтэй. Үүнийг бусад ямар нэгэн журам дүрмээр зохицуулж болдоггүй. Гэхдээ улсын хурлын тухай хуулиар бол Монгол улсын хурлын зохион байгуулалтын хэлбэр нь намын бүлэг. Намын бүлгээр дамжсан байдлаар улс төрийн шийдвэр гаргахад нэгдмэл байдлаар оруулах өөрийн гэсэн хэм хэмжээтэй. Энэ хэм хэмжээний хүрээнд ажиллана. Ингэхдээ үндсэн хууль улсын хурлын тухай хуулиар заагдсан улсын хурлын бүрэн эрхэд халдах ямар ч боломжгүй. Тус төсөлд намын бүлгийн зохион байгуулалт ямар байх, намын бүлгүүдийн зохион байгуулалттай холбоотой бүлгийн байр суурь хэрхэн илэрхийлэгдэх, шийдвэр хэрхэн гаргах, шийдвэртэй холбоотой асуудал дээр яаж оролцохтой холбоотой зүйлсэл багтсан. Энэ журам байж болох л зүйл. Өчигдөр үнэлгээний журам аргыг батлах талаар хэлэлцэж дахин боловсруулж бүлгийн хурал дээр хэлсэн гишүүдийн саналыг тусгаж хэлэлцэх нь зүйтэй гэж саналаа хэлсэн. Ер нь бол бүлгийн шийдвэрийг нэгдүгээр тавина гэсэн зүйл байхгүй. Ард түмэн улс орны эрх ашиг нэгдүгээрт байна. Ийм л зорилгоор бид улсын хурлын гишүүн болсон. Тэгэхээр бүлгийн шийдвэрийг дэмжээгүй, бүлгийн шийдвэрийн эрх ашигыг хангаагүй гэсэн шалтгаанаар оноо хасч хэн нэгэнд давуу байдал үүсгэх, ялгуурлан гадуурхалд үүсгэх зүйл байж болохгүй. Жагсаалтаар нэр дэвшихэд надад бүлгийн саналыг дэмжих ч юм уу түүнтэй холбоотой санал тавиагүй. Нэр дэвших саналд ард түмний эрх ашиг, улс орны эрх ашиг нэгдүгээрт байна. Ерөнхий сайд ч хэлсэн. Намын бүлгийн эрх ашиг сүүлд байна гэж. Тэгэхээр нэгдүгээрт улс орны эрх ашиг байна. Улсын хурлын гишүүдийг ард түмэн л үнэлэн түүнээс биш цаас хуудас тараагаад үнэлгээ хийнэ гэж юу байх вэ гэж байр сууриа илэрхийлсэн юм ба. Нам дотроос олон янзын ургалж үзэл гарах ёстой бүх асуудлыг бүлгээр шийдээд бүлгээс үүрэг чиглэл өгөөд бүгд ороод коноптод яваад байвал парламентод салбар салбарын төлөөлөл байгаа үр дүн гарахгүй. Нэг үзэл санаатай байх гээд байгаа бол засгийн газрын гишүүдэл нэг үзэл санаатай байлгамны үзэг гэж улсын хурлын дэд дарга булган туяа өөрийн байр сууриа илэрхийлсэн юм а. Монгол Ардын намын бүлгийн журамд үнэлгээний систем нэвтрүүлэх асуудлыг өнгөрсөн оны 11-р сард хэлэлцэж байжээ. Улсын хурлын гишүүд ард түмний төлөөлөл болж улсын эрх ашигын төлөө ажиллах ёстой гэвч эрх баригч намын бодлогыг тууштай даах нь улсын хурлд олон ургалж үзэл хараат бус байр суурийг багасгаж нэгэн өнгөөр улааруулах нөхцөлийг бүрдүүлэх юм а. Энэ гишүүдийг ард түмний эрх ашигыг бодолцсон биедан шийдвэр гаргах боломжийг хязгаарлаж хараат бус байдалд нь сөргөөр нөлөөлөх юм а. Ард иргэдийн саналаар сонгогдсон эрх баригчид нийгэм олон нийтэд хэрэгцээтэй хуулийг боловсруулж батлуулах үүрэгтэй. Харин иргэдээс санал авч сонгогдсон ард түмнийг төлөөлж байгаа гишүүдийн үйл ажиллагаанд улс төрийн ууган хүчин болох Монгол Ардын нам шууд болон шууд усаар нөлөөлж байгаа нь тун таагүй. Энэ нь иргэд төрийн үйл ажиллагаанд хяналт тавих шаардлага улам чангаруулах хэрэгцээг бий болгож байгааг харуулж байна. Төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.